Хүн төрөлхтний түүхэнд гэрлэлт гэдэг ойлголт өнөөдөр бидний ойлгодог шиг хайр, зөвшөөрөл, хувь хүний сонголт дээр тогтож ирээгүй. Тэгэхээр тэртээ үеийн босромог, гажиг үйлдэлүүдийг дотроо тунгаан бодцгоё. 1396 онд Францын хаан 6 дугаар Шарл өөрийн 6 настай охин Изабелла ди Валуаг Английн хаан 2 дугаар Ричардтай гэрлүүлсэн. Тухайн үед Ричард 29 настай бүрэн эрхт хаан байсан. Изабелла Англид очихдоо Хатан хаан гэсэн нэр зүүсэн ч бодит байдал дээр асрагчдын дунд хүүхэд хിവэр амьдарч байлаа. Энэ гэрлэлт бол Франц, Английн хоорондох дайныг түр намжаах улс төрийн гэрээ байсан. Хоёр хүний нас, хүсэл, ойлголт хүнд сонин биш байв. Английн язгууртан Маргарет Бофортон дөнгөж 12 настайдаа Эдмунд Тюдортой гэрлсэн. Эдмунд түүнээс 20 гаруй насаар ах байсан. Маргарет удалгүй жирэмсэн болсон ч энэ нь түүний эрүүл мэнд, сэтгэл зүйд насан туршийн шарх үлдээсэн. Хожим тэр Английн хаанд 7 дугаар Хенрийг төрүүлсэн ч өөрийн бичвэрүүдэд хүүхэд байхдаа насанд хүрэгчдийн ертөнцид хүчээр оруулсан тэр мөчийг амьдралынхаа хамгийн харанхуй үе гэж дурдсан байдаг. Ази твд иймэрхүү зүйл ялгаагүй болж л байлаа. Хятадын минь чин гүрний үед хаадын ордонд ирээдүйн хатад татвар эмсийг бага наснд нь сонгон авчирч ордонд өсгөдөг байв. Тэд хүүхэд байхдаа аль хэдийн хэнийх болох нь шийдэгдсэн гэсэн үг. Зарим нь насанд хүрэхээс өмнө улс төрийн холбооны бэлэг тэмдэг болж өөрөөсөө олон 10 насаар ах эрчүүдтэй гэрлсэн байдаг. Харин Японы феодалын үед самурай гэр бүлүүд охтоо улс төрийн баталгаа болгон ашигладаг байлаа. Охтыг 7-оос 10 настайд нь сүй тавьж өсвөр насанд хүрмэгцэн нас бий гүйцсэн гэж үзээд цэргийн болон эдийн засгийн нөлөө бүхий эртээ гэрлүүлдэг байсан. Энэ нь тухайн үеийн нийгэмд зөв, ёс суртахуунтай үйлдэл тооцогдож байв. Охины хүсэл, айдас, бэлэн эсэх нь огт яригддаггүй гэсэн үг. Османы эзэнт гүрэнд султааны ордонд орж ирж буй охтын ихэнх нь маш бага насных байжээ. Албан ёсны бичиг баримтад тэднийг гэрэлсэн гэж бүртгэдэггүй ч бодит байдал дээр ирээдүйн эхнэр хатан татвар эмийн хувь заяаг хүүхэд байхдаа уурдаг байв. Зарим султан өөрөөсөө 30-40-оос дээш насаар дүү эмэгтэйтэй гэрэлсэн гэсэн түүхэн баримтууд үлдсэн байдаг. Зөвхөн охтуудыг бага балчир наснд нь гэрлүүлдэг юм уу гэхээр бас үгүй байгаа юм. Францын 12 дугаар зуунд Аквитаны Элеонор гэдэг эмэгтэй Европын хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг байв. Тэр Францын хаанд 7 дугаар Луйтэй гэрлэж дараа нь салсан. Салалтын дараа Элеонор 30 гаруй настай, харин Английн ирээдүйн хаан 2 дугаар Хенри Плантагенетэд дөнгөж 19 настай байлаа. Элеонор түүнээс ойролцоогоор 11 насаар ахмад байсан. Гэсэн ч энэ гэрлэлтээр Элеонор Английн хаанд улсыг хүчирхэгжүүлж бодит нөлөөг гартаа авсан. Хенри хаан болсон ч Элеонор зөвхөн эхнэр бус стратегич, удирдагч байв. Мөн Япон, Солонгос, Европын улсуудад иймэрхүү өөрөөсөө нас бага хүүгүүдтэй гэрлсэн хаттууд нилээдгүй байгаа ч бас арайч бага балчир үед нь аваад суучаагүй байна лээ. Гэхдээ байхын хувьд байгаа байх. Ихэнх нь эрх мэдэл засаг төрийн санаатай ийм гэрлэлт үлдэж байхад бас нөгөө гажиг эрх мэдлээ уруугаар ашигладаг нөхдүүд нь иймэрхүү гэрлэлтүүд хийж байжээ. Одоо харин өнөө үед насны зөрүү хит их гэрлэлтүүдийг дурдъя. 2000-ад оны ихэр Францад нэгэн онцгой түүх олон нийтийн анхааралд орсон. Эммануэль Макрон ба Брижит Макроноор 7 онд гэрлсэн. Тухайн үед Эммануэль 29 настай, Брижит 54 настай байв. Энэ гэрлэлт Макроныг 17 онд Францын ерөнхийлөгч болох үед дахин дэлхийн хэвлэлүүдийн гол сэдэв болсон. Хосын гэрлэлт нь улс төрийн карьерийн туршид байнга дурддагдаж, насны зөрүүтэй харилцаа орчин үед ч нийгмийн анхаарлыг хэрхэн татдгийг тод харуулсан. Америкийн жүжигчин Анна Николь Смит ба бизнесмен Ж. Ховард Маршал нар 1994 онд гэрлсэн ч удалгүй шүүхийн маргааны дүрнэж олон нийтийн анхааралд бүрэн орсон. Анна 26 настай, Маршал 89 настай байсан. Энэ гэрлэлт Маршалын нас барсны дараах өв залхамжлалын маргаан нилээдгүй өрнөсөн гэдэг. Их Британд жүжигчин Джон Коллинз өөрөөсөө 32 насаар дүү продюсер Перси Гибсонтой гэрлсэн.
Тэдний гэрлэлт олон нийтийн эргэлзээ дунд эхэлсэн ч олон жил үргэлжилж 21-р зуунд насны зүрүүтэй гэрлэлт заавал богино настай байдаггүйг харуулсан бодит жишээ болсон. Яахав үнэхээр бие биендээ хайртай бол нас бол тоо гэдэгт итгэдэг. Гэхдээ тэгээд зарим нь бол үнэхээр л гаж эсвэл мөнгөнд нь болдог хуурамч гэрлэлтүүд цөөнгүй байна. Монголд ч байгаа. Тэглээгээд ардчилсан орон өөрсдийнх нь л сонголт юм да.